Сайн байцгаана уу? Та бүгдээ энэ гайхалтай өдрийн мэндийг хүргэе. За та нар маань сайхан наацсан уу? Манай энд харж байгаачлаа. Нартай, халуун, дулаахан янзын сайхан зун болж байна. За өөр орнуудаар ерөнхийдөө бол нэлээх бороотой, нэлээх сэрүүхэн байгаа сурагтай байсан. Цаг агаарт ер нь бол маш том өөрчлөлтүүд ороод байгаа. За энэ бол маш олон зүйлсүүдтэй холбоотой байгаа. За тэгтээ өнөөдөр би энэ талаар гаггүй. За юу ч юмчлэгээ эхлэхээс өмнө өөрийгөө танилцуулнаа. Намайг Шатруу гэдэг. Би Европ сертификаттай хүний амьтны гэр орны бүхий л төрлийн энергийг аангаагч, хувьсгагч, зохиолч, ментор хүн байгаа. За энергийг одоо яаж ангаадаг вэ те? Энерги ангаалт зүгээр энергийн түвшин л одоо болчт юм уу те? Тэгээд ингээ бие мах физик бидээр одоо мэдрэгддэг юм уу те? Энэ оюун санааны түвшний янз бүрийн өөрчлөлт ордог юм уу? За тэгээд сэтгэл зүйн те бидээр бас янз бүрийн өөрчлөлтөд ордог юм уу, ордоггүй юм уу? Зүгээр л одоо энергийн дээр нэг юм болчихоор тэгээд нэг ингээд өөрчлөлт орчт юм уу? Хүмүүсд бас бүрээ ойлголтгүй явж байгаа хүмүүсд байгаа л та. Биний ажилдаг арга бол би хүнийг бүхлээр нь бүтэн биеэр нь одоо авч үзэж ангаадаг хүн байгаа. Тэр маань юу гэсэн үг вэ? Энерги ангаалт, тийм ээ? Гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр бүх зүйлсүүд энерги байхгүй, тийм ээ? Тэгэхээр энерги цэвэрлэгдэж ангаагдсан байгаа тохиолдолд хүний махан бие ангаагдаж, цэвэрлэгдэж, эмчлэгдэж ирдэг байгаа. За тэгээд энергийн биеэс одоо янз бүрийн сөрөг энергиудыг, хил ам, атаа хорслын энергиудыг тий одоо хэрвээ сүнс одоо биднээс хорогдсон байгаа бол чөтгөрийн энергиуд хорогдчихсан байгаа даа. За тэгээ ингээд цаашлаад янз бүрийн төрлийн одоо ингээд хар гаргийнханч бай, өөр янз бүрийн төрлийн одоо нүдэндүүл үзэгдэх энергиуд бисүүд байж байгаа байхгүй. Тэд нар ингээд хүний биеийг отоод байж байгаа. Ер нь бол бид нар тэднийг харахгүй л байгаа болохоос биш бидний эргэн тойрон маш ихээр хүрээлчихсэн байгаа сөрөг бисүүд байж байдаг байгаа. За тэд нар маань бол ингээд отоод байж байгаа шүү дээ. Хүнийг одоо хэцүү байдал руу явж орохыг нь хүлээгээд тийшээ явж орсон тохиолдолд нь тий одоо янз бүрийн сэтгэл санааны хүнд байдал руу орох ч юм уу, янз бүрийн одоо муу зуршил руу явж орох ч юм уу гэл тий ингээд энерги нь доошилж өгөх мөчийг нь хүлээж байгаад тухайн хүний энерги бие рүү нэвтэрч ордог байхгүй юу? Маш олон төрлийн аргуудыг хэрэгэлдэг. Энэ талаар би одоо өөрийнхөө бас сургалтууд дээр заадаг байгаа. За тэгээ мэдээж хэрэг энерги ангаалтанд орж ирж байгаа хүмүүсүүдтэй бас энэ талаарх мэдлэгийг зөвлөгөөг бас өгдөг байгаа. За тэгээд ингээд энэ бисүүд маань ингээд бидний нүдэнд үзэгдэхгүй энерги бие буюу аура бидэр мэн хоримтлагдчихсан байж байгаа маш ихээр байгаа штэ. Ганцхан одоо энэ амьдралын ямиг би бас цэвэрлэдэг байгаа. Өмнөх амьдралын одоо асуудлуудыг бас цэвэрлэдэг байхгүй юу? Тэгээ эн чинь бол ингээд ганцхан 2 сесигаар бас ингээд цэвэрлэгдээд дуусчдаг ажил бас биш байдаг байгаа. Нэг би одоо үйлчлүүлэгчнээс харж байна л та. Зарим хүмүүсүүдийн хувьд бол бас те өөр дээрээ маш олон жил сүүлийн олон жил ажлуудыг хийгээд ингээд өөр дээрээ засал энэ ангаалтуудыг хийсэн байгаа хүмүүсүүдийн хувьд бол ингээд сөрөг бисүүд ч юм уу тэдгэр зүйлсүүд ингээд гайгүй байгаад байгаа байхгүй юу? За тэр хүмүүсүүдэд ч гэсэн бас ангаалтууд хэрэгтэй байж байгаа. За энэ ажлуудыг хийж өгөөгүй байгаа хүмүүсүүд болвол маш их одоо сөрөг зүйлсүүдийг өөр дөр хоримтлуулчихсан байж байгаа. Тэгээд нэг юм одоо тийм бөөч юм уу лам ч юм уу энерги ангаалт засал хийдэг хүмүүсүүд төр очиод ганц л удаас засал хийж хэлчих юм бол ингээ хамаг юм сайхан болчихноо гэж ойлгоод байдаг. За энэ ойлголтыг ч гэсэн ламнар нь одоо бөөнөр нь бүрэн ойлголтуудыг нь өгдөггүй. За магадгүй өөрсдөө шинэ бүрэн мэдлэгийг мэддэггүй байж байдаг бах. Хоёрт бас энэ мэдлгүүдийг өгөх хүсэлгүй байж байдаг байж магадгүй. Миний одоо үйлчлүүлэгч нартайгаа ажилдаг арга барил болвол би хүнийг жинхэнэ одоо сүнсний хөгжил руу н оруулах энергийг дээшлүүлэх хэдэн тусалдаг байхгүй юу? Тэрний энд хүрэхийн тулд хүн өөр дөрөө одоо мэдээж хэрэг энергийн цэвэрлэгээ хангаалтуудыг хийн. Би тэр цэвэрлэгээ хангаалтуудыг хийгээд өгдөг байхгүй энергийн түвшин. За энэ одоо цэвэр болсон энергийг тий одоо энэ аура бие энэ өндөр болсон энерги одоо тэр түвшинд нь авч явах нь тухайн хүний өөрийг хариуцлага болчдөг байхгүй юу? За тэгээд энийг яаж өндөр түвшинд нь авч явах вэ гэдэг бас мэдлэгийг би зөвлөгөөг бас ирж байгаа хүмүүсүүдтэй ингээд хувьчлан одоо өөрт нь зөвлөгөөнүүдийг өгдөг байхгүй юу? Тэгээ ингэж одоо энерги хангаалт маань бол ингээ хамтын ажиллагаа болж өгдөг байхгүй юу?
лам бөөнөр болохоор яадаг вэ гэхээр за өөр бас ингээд энергитэй ажилтдаг хүмүүсийн бас арга барилуудыг нь харж явах тэд нар ингээд зөвлөгөөнүүдийг нь өгдөггүй. Эрэнгүүт нь за чиний юм дээр чинь нэг юм байна энийг чинь би салгаад өгчий гэл ингээд явуулчихдаг байхгүй. Тэгтэл нөгөө хүн маань нарийн ширийн юмнуудыг нь ойлгодгүй. Яагаад юутай холбоотой юм те? Ахиж би энэ одоо бисийг би рүүгээ оруулахгүй байхын тулд юу хийх хэрэгтэй, юун дээр анхаарах хэрэгтэй юм гэсэн энэ зөвлөгөөнүүдийг нь өгдөг хүмүүсүүд маш зөөхөн байж байгаа. Над дээр ирж байгаа хүмүүсүүд бол бүхэл энэ багц үйлчлэгээнүүдийг авдаг байгаа. Би энергийн биеийн онцлогоог нь хийдэг, бүх төвшөнд нь одоо махан биеийн сэтгэл санааны бие, бодлын бие дээр нь. За ингээ энергийн бие гэдэг ингээ маш олон төвшөнд мен шинжилгээ нь одоо онцлогоонуудыг хийж өгч штэ. Дараа нь гарч ирсэн бүх мэдээллүүдийг нь цэвэрлэдэг, ангааж өгдөг, сүүлд нь энергийг нэмэгдүүлж өгдөг байхгүй юу? Ийм үйлчлэгийг үзүүлдэг хүмүүсүүд ер нь бол маш ховор байгаад байгаа энэ зах зээл дээр ерөнхийдөө бол. За тэгээ энергийг нэмэгдүүлж өчөөд би дээрэс нь зөвлөгөөг нь хүнд яг нөгөө хүнд таарсан тохирсон одоо зөвлөгөөг нь өгдөг байхгүй юу? Өөр төр чинь асуудал юм байна. Ийм асуудалтай байгаад байгаа болохоор энэ хүрднүүд төр чинь хаалт үүссэн байгаа даа. Хүрднүүд төр чинь хаалт үүссэн байгаа даа болохоор энэ дотоод эрхнүүдэр чинь асуудлууд үүссэн байна гэд хэлж тайлбарлаж өгдөг. За энэс одоо энэ хангаалтыг бүрэн явагдуулахын тулд яах вэ? Бүрэн хангаалтыг одоо авахын тулд бас ингээ сессионуудад давтаж өгөх шаардлагатай болдог байхгүй. Энд чинь мэдээж хэрэг хүний тухайн байр байдлаас нь шалтгаална. Хөнгөө өвчин туссан байгаа бол ганц сессионд ороход бол дайжгүй болчдөг. Гэхдээ бас л нөгөө энергийн биеийн өмнөх амьдралын асуудлууд гээл ингээл янз бүрийн юмнууд айгүйх байж байгаа байхгүй. Энийг чинь ингээд дараатаагаар цэвэрлэж ингэж ангааж өгдөг байхгүй. Тэгээд хүмүүсд нөгөө иймэрхүү ангаагч нарт дээр ирчихгээрээ ганц удаа ирэхээр л харин хамаг асуудлаас нь ингээд бүх өмнөх амьдралуудынх нь болоод энэ одоо амьдралынх нь одоо тэг өмнөх болсон жилүүдийнх нь бүх асуудлыг ингээд цэвэрлээд ангаагаад өгчих юм шиг ойлгоод идэг. Үгүй байдаг байгаа. Маш олон асуудлууд болцсон байж байгаа. Тэр дрийг чинь ингээд цэвэрлэж өгөхийн тулд тухайн хүн маань өөрөө ч гэсэн өөр дээрээ ажлуудыг хийж өгнө. За тэгээд мэдээж хэрэг сессионд орох тусам нөгөө энерги дээшилж өгч байгаа болохоор одоо махан би дараагийн өндөр энергийг хүлээн авахта бэлтгэж өгдөг байхгүй юу. Тэгээ бас энэ мэдлгүүдийг олж ахаар ухамсар нь бас тэлж өгч ухамсар нь бас бэлтгэж өгдөг байгаа даа. Тэгэхээр энэ бол ингээд ийм бас тэг 1-2 одоо сессигаар цэгцэгчдэг асуудал бол бас биш байгаа шүү. Ялангуяа хүний одоо өөрийнх нь ухамсар энерги маш доор хэмжээнд байгаа. За тэгээд бүр маш хүнд өвчнөд ороогдсон байгаа бол энийг чинь мэдээж яриг ингээд яг л одоо эмнэлэгт очихлоор та нар яадгүй хүнд өвчтэй хам бол 2-3 сарч баг эмчлэгддэг. Баг хідэн тэрнээс ч удаан хугацаагаар эмчлэгддэг штэ. Тэр чинь цаг хугацаа орно штэ. Тэгтэл иймэрхүү энергийн ангаагч нар очихлоор ганцхан удаагийн нэг одоо засал хийгээд бүх юм цэвэрлэгчнэ гэсэн юм байхгүй байдаг байгаа. Энийг хүмүүсд ойлгох хэрэгтэй байна. Энийг би өнөөдрийнхаа бас бичлэгнийхаа өмнө тайлбарлаж хэлхийг хүссэн юм аа. Тийм болохоор би маш олон түвшинд ажилладаг. Сөрөг биесүүд, хар цагаан хилам, сөрөг энергиуд, сүнснүүдийг цааш нь явуулж өгөх гэдэг ингээд бүхэл төрлийн энергиудтэй ажилладаг. Өмнөх насныхаа амьдралынх нь траума ч юм уу эдрийнх нь мэдээллүүдийг нь их усүрийг нь авч өгдөг. За тэгээд бас надад ирж идэг одоо үйлчлүүлэгч нар байдаг, бизнес эрхэлдэг хүмүүсүүд байдаг. Янз бүрийн чухал одоо ажлууд хийдэг ч юм уу. За ер нь бол тэгээд амьдралынхаа чухал шийдвэрийг гаргах гад яг аль шийдвэр нь одоо оновчтой вэ гэдгээ өөрөө шийдэж чадахгүй мэдэхгүй байгаа энергийн түвшинд бас олон янз бүрийн юмд болж байгаа шүү дээ. Тэр мэрийг ингээд харж мэдрэхгүй байгаа хүмүүсүүд маань чадахгүй одоо хараахан боломжгүй байгаа ч юм уу тийм хүмүүсүүд маань бас ингээд ирж бас зөвлөгөө авдаг байхгүй юу? Би ч өөрөө маш өндөр энергиудтай хамтарч ажиллаад энэ одоо энергийн хангаалт энэ мэдээллүүдийг авдаг. За мэдээж хэрэг бас тухайн үний дээд биетэй холбогдож шаардлагатай байгаа мэдээллүүдийг авч өгдөг байгаа. Ийм олон түвшинд ажилладаг байхгүй юу? Тийм болохоор та нарт маань бас ийм шаардлага хэрэгцээ байгаа бол та нарыгаа урьж байна. Яагаад гэх юм бол одоо энэ ажлуудыг одоо өөр дөрөө хүмүүсүүд хийж өгөх хэрэгтэй байна. Янз бүрийн гоо сайхны засалд ороод одоо өөрийнхөө гаднаасаа л ингээд өөрчлөөд байх гойдоо ингээд ганглаал байх та гол нь биш ахгүй. Одоо ингээд бид нар энергийн дараагийн шат руугаа орж байна. Энэ үед хүн өөрийнх нь энергийн бие аура бие ямар байгаа өөр дөрөө энэ ухамсарын түвшний ажлуудыг хийж өгсөн юм уу гүм үү гэдэг нь тухайн хүний ирээдүйн шууд одоо хамаарч байгаа байхгүй юу? Эрүүл мэндийнх нь байдал нь ч тэр ажил үйлс нь ч тэр гэр бүлийн харилцаа ч юм уу, хувийн харилцаа ч юм уу ингээд аз жаргалтай байх юм уу, амжилттай амьдралдаа байж чадах юм уу гэд энэ бүх байдлууд нь одоо ингээд энэ байдлуудаас хамаардаг байхгүй юу? Тэгтэл хүмүүсд энэ талаарх мэдлэг байхгүй янз бүрийн ингээд
үр дүнгийн аргуудыг аваад яваад байна л да. Тэгээд үр дүнд хүрэхгүй байгаа хүмүүсүүд бас зөндөө байгаа шүү дээ тий. Одоо манифест энтерний талаар. За өнөөдөр яг би гэхдээ энэ талаар ярих гайгүй маа. Гэхдээ энийг бас хэлэх хэрэгтэй санагдаад аваад хэлж байгаа шүү. Өнөөдөр би маш чухал зүйлийн талаар бас ярих гэсэн юм аа. Ийм гайхалтай өдөр. Ийм гайхалтай цаг үед амьдарч байгаа. Гайхалтай үйл явдал болоод байна. За ямар гайхалтай үйл явдал болов? 6 сарын 29-нд бид нар ерөнхийдөө бол Matrix буюу симуляцид амьдардаг байгаа. За энийг мэдэхгүй байгаа хүмүүсүүд наах юм бол тийм миний сургалтанд суух юм уу? Эсвэл бол өөрсдөө судлаад ойлгоорой. Өнөөдөр би энэ талаар бичлэг хийх гээд байгаа. Бид нар бол ерөнхийдөө ийм симуляц одоо тийм бидний ерөнхийдөө энэ үзэж харж байгаа зүйл чинь ерөнхийдөө бол бүгд тийм яг одоо компьютер шиг одоо ингээд янз бүрийн ингээд яг бодит биш аахгүй юу? Тэгээ бидний нэг харах өнцгийг ингээд кодлчдаг болохоор одоо яг нэг компьютер програмчилж кодлдог шиг бидний тархийг ингээд кодлчихсан байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар альва зүйлсүүдийг яг ингээд энэ байдлыг ингэж харах хэрэгтэй шүү гэсэн юм байдлаар кодлогдчихсан байж байгаа болохоор яг л тэр зүйлсүүдийг тэгж харж байгаа байхгүй юу? Тэгэхээр бидний ерөнхийдөө энэ одоо оршиж байгаа энэ амьдрал болоод яг одоо бол ингээд бодит бодол биш аахгүй юу? Маш товчхондоо тайлбарч хэлгээд. За тэгэхээр бидний энэ одоо энэ бидний одоо бодит амьдрал гэдэг байгаа энэ 3D гэж одоо яриад байгаа тийм энэ хатуу одоо энэ материалын орчныг бас кодлдог одоо тийм машин байгаад байгаа байхгүй юу? Тэр машин нь болохоор CERN гэж нэрлэгддэг байгаа. Энэ машиныг мэдээж хэрэг сөрөг бисүүд эзэмшдэг байсан байгаа. Эзэмшдэг байсан болохоор энэ машиныг хүн төрөлхтний эсрэг ашиглаж хүн төрөлхтний үзэл бодолд нь сөрөг одоо итгэл үнэмшлийг суулгах. За энэ итгэл үнэмшлүүдээр нь дамжуулаад хүн мэдээж хэрэг сөрөг бодлуудыг тээж явна те сөрөг мэдрэмжүүдийг тээж явна гэд энэ байдлууд нь ямар үр дүнд хүрэх вэ гэхээр хүний энергийг унгаадаг ийм манипуляцийн одоо ийм машин байсан байгаа хгүй юу? Энэ машиныг 6 сарын 29-нд унтраасан байна. Та нар маань ажигласан болвол энэ 7 сард тэгэхээр бидний амьдралд ерөнхийдөө маш олон янз бүрийн зүйлсүүд өөрчлөгдөж байгаа. Мэдрэмжийн хувьд ч тэр ухамсарын төвшөнд ч тэр за тэгээд бас шүн унтаж монтоход хүртэл ингээд зүүд мүүдтэй одоо ингээд маш илүү бодит болдог ч юм уу ингээд ерөнхийдөө бол өөрчлөлт бидний бид ингээд маш олон төвшөнд ороод байгаа байхгүй юу? За тэгээд хүртэл өмнө нь ингээд те цаг хугацаа маш хурдан л өнгөрөөл ингээд бүр ерөөсөө ер нь бол сөрөг бисийнхэн бидний амьдралын цагийг богиносгоцсон байсан байхгүй юу? Өдөрт 24 цаг байдаг байсан бол 23 цаг ч юм уу те ингээд ер нь бол багасгацсан энэ байсан байгаа байхгүй юу? Одоо болохоор ингээд энэ нөгөө нэг тэр машиныг нутраачихсан байгаа болохоор одоо өдөр хоногуд овоод ажгүй ингээд өөрийнхөө явах ёстой ритмээрээ явж ингээд тайвширч удаашарч эхэлж байгаа аахгүй юу? Энийг та нар маань мэдэрч байна уугүй юу? Би одоо өөрөө нөгөө халуун нартай газар урт өдөртэй газар амьдраад байгаа болохоор өдөр уртцаад байгаа юм шиг санагдаад байна уу? Эсвэл та нар ч бас тийг санагдаж байна уу? Гэхдээ ерөнхийдөө бол энергийн төвшөнд энэ байдал яг болж байгаа аахгүй юу? Та нар маань энийг ажиглаарай. За энэ машин маань ямар үүрэг роль гүйцэтгсээр ирсэн бэ гэхэлэр харин бидний энергийг унгах, доошлуулах, бидний одоо бидний хянах зорилготой байсан байхгүй маш олон төвшөнд бодлын төвшөнд юу бодох уу юу бодож болохгүй вэ гэдэг те одоо хүмүүсүүд нөгөө маш одоо амьдралын чухал зүйлсүүдийн талаар бодох эргцүүлэгч одоо сөхөөгүй явж байдагт чинь энэ нөлөөс одоо энэ машин нөлөөлдөг байсан байгаа байхгүй яадаг байсан бэхээр бидний ухамсарыг маш их одоо 3D хэмжээсийн доод хэмжээст аваачаад за тэгээд бидний одоо энэ нөгөө зүн савн гэдэг энэ мэдрэмжийг маань бараг унтраагаад тий. За тэгээд биднийг одоо нөгөө сөрөг зүйлсүүдийг манифест хийхэд тий одоо энэ одоо байдал руу аваачдаг байсан байгаа хгүй. Маш энгийнээр тайлбарлаж хэлэхэд тэр. За энэ машиныг унтрааснаар энэ одоо гадны нөлөөлөл бас дажгүй болж эхэлж байгаа гэсэн үг. Одоо гадны нөлөө бага орж ирэх боломжтой болж байгаа гэсэн үг байхгүй юу?
За тэгтээ энэ машиныг унтрааснаар одоо юу яаж байгаа юм? Энэ машиныг сөрөг бисэд ашиглаж бид нар чи одоо нэг дараагийн энергийн түвшин буюу 5 дээр орох гэдэг байгаа шүү дээ тийм. Сөрөг бисэд энэ машиныг яаж ашигладаг байсан бэ гэхээр ашиглаж байсан бэ гэхээр бидний тэр нөгөө дараагийн түвшин рүү оруулахгүй байх тийм 3D хэмжээст нь гацаах зорилготой бас энэ машин ажиллаж байсан байгаа хгүй. Тэгээд Galactic Federation буюу гариг иргэсэн одоо тийм манай галактикийг удирддаг засгийн газар гэж байдаг гэж би өмнөх бичлэг дээр хэлж байсан. Та нар маань миний өмнөх бичлэгүүдийг үзээг байгаа бол бүгдийг нь үзээрэй. Бүх бичлэг дээр би маш үнцэнтэй мэдлгүүдийг хүмүүсүүдэд хүргэдэг байна. Энэ талаар би ярьж байсан. Тэ? Галактикийг одоо галактикийн засгийн газар гэж байдаг байхгүй юу одоо. Тэ манай гариг дээр л ганцхан амьдрал байхгүй байдаг биш. Өчнөө олон гаригуд бий. Тэр гариг болгон дээр амьдралууд бий. Тэднийг ингээд зохицуулж байдаг бас нэг тийм засгийн газар гэж федерал байгаа хгүй юу? Galactic Federation. Энэ Federation маань одоо бол биднэрт маш том тус олсон. Тэ яагаад вэ? Угаасаа ч тэрний талаар шудраг байхгүй юу? Яагаад вэ гэхээр хэрвээ тэр машиныг унтраахгүйсэн бол сөрөг бисүүд одоо энэ нэг хүн төрөлхтний энергиэр манипуляц хийгээд гацаах зорилготой хүрэх гээдсэн байхгүй юу? Бид нар чинь бол энергийн түвшинд дараагийн шилжилт одоо энергийн түвшин рүүгээ өндөр хэмжээс рүүгээ алтан үерэг орно гэсэн шийдвэрийг бид нар энергийн түвшинд гаргацсан байхгүй юу? Гэхдээ энэ маань бол материалжих одоо материаллаг болгох одоо шат руу явж штэ. Тэ? Тэгээд бид нар энэ шийдвэрийг гаргачаад байхад бидний одоо тэ нөгөө энэ орчлын ертөнцид чинь нөгөө нэг бидний одоо сонгосон шийдвэрийг хүндэтгэх тийм хууль байдаг байхгүй. Тэгтэл бидний энэ шийдвэрийг тэ гаргачаад байхад нөгөө л хэрэгэлдэг арга барилаараа л дандаа л нөгөө худал хуурмаг шудраг бусаар ажилдаг тэ энэ байдлаа ашиглаад бидний нөгөө нэг дараагийнхаа шат руу орох энэ байдлыг гацаах гэж үзэж байгаа энэ байдлаа өргөжлүүлээд байсан байхгүй. Тэгэхээр тэр нөгөө одоо галактикийн маань удирдагч нар тэ засгийн газар маань шаардлага тавиад тэднэрт унтраах хэрэгтэй байна гэд унтраасан байгаа даа. Тийм болохоор одоо ерөнхийдөө болол маш том өөрчлөлт одоо ингээд бүр орж ирхэлж байгаа гэсэн үг. Манай одоо бүр бодит өөрчлөлтүүд одоо ингээд орж эхэлнэ гэсэн үг. Яагаад бидний гадны нөлөө байхгүй болчиход байна шүү дээ. Тэ тэгэхээр ерөнхийдөө бол одоо хүн төрөлхтөнд ямар цаг үе ирж байна гэхээр тухайн өнөөс л өөрийнх нь одоо амьдрал нь маш их шалтгаална л гэсэн үг байгаа даа. Хүн өөрөө юу бодож байна тэ юуны төлөө зорж явж байна? Юуг хэрхэмлэж явж байна? Тэ зөв сайхан зүйлний төлөө тэмүүлж яваа юм уу? Зөв сайхан зүйлийг хийж бүтээхин төлөө хичээж яваа юм уу? Зөв хүн байхын төлөө хичээж байгаа юм уу үгүй мө? Тэ? Тэгэхээр одоо энгийнээр хэлэхэд бол хүн одоо энерги нь маш өндөр түвшинд байгаа. Маш эерэг үзэл бодолтой, тэ? Эерэг энергиэр дүүрсэн байгаа хүмүүсүүд болвол манифест буюу тэ хүссэн зүйлээ бодит болгох нь маш эрчимжиж эхэлж байгаа. Би өөрөө одоо энийг хүртэл одоо сүүлийн өдрүүдэд хүртэл маш их ажиглаж байна. Маш гайхалтай ерөөхдөө болж байгаа амьдрал ерөөсөө маш гоё сонирхолтой, маш гоё эерэгтэй ингээл одоо бодож байсан сөрөг зүйлс маань маш хурдан биелэх ч юм уу, гоё хүмүүстэй очихрох ч юм уу те ингээл хүсэж байсан зүйлөө хүрэх ч юм уу те ингээл ерөнхийдөө бол маш гайхалтай зүйлүүд ингээд одоо болж эхэлж байна. Энэ бодол ингээд ирээдүйд бүр хурцсан. За тэгэхээр хариуцлагыг артаа авах сонирхолгүй. Зөв шудраг хүн болох зам руу орох хүсэлгүй. Зөв үйлийг хийхийг хүсэхгүй. Шуналдаа автаад ч юм уу те эгонд автаад ч юм уу бусдад хүлээн зөвшөөрөгдөх эрх мэдэлч гэдэг ч юм уу те олонний танил болно гэсэн энэ нэг шунал эгонд автсан хүмүүсүүд бусармаг аргаар одоо янз бүрийн зүйлсүүдийг өөртөө одоо бусдад хийж буруу замаар альва зүйлс хүрэх гэж хичээх юм болоод тэр зүйл нь тухайн хүмүүсүүд рүү тэр сөрөг одоо өөрөөсөө
энерги ялгаруулж байгаа хүмүүсөө сөрөг бодлыг тээж байгаа, сөрөг сэтгэл хөдлөлийг тээж байгаа хүмүүсүүд өөрөөсөө ялгаруулж байгаа зүйлээ маш хурдан өөрлөгөө ойлгож татаж аавна. Тэгэхээр одоо энэ сөрөг хүмүүсүүд болвол энэ хүмүүсүүдийн амьдрал бүр л одоо хэцүү болж эхэлнэ гэсэн үг байгаа даа. Тэгэхээр хүмүүсүүд одоо энэ хариуцлагыг гартаа авах хэрэгтэй байна. Өөрийнхөө ухамсарыг тэлэх, ажлыг хийх хэрэгтэй байна. Амьдралын нарийн утга учир өөрсдөө яах гэж энд ирсэн, өөрийгөө өөрсдөө яг хинбэ гэдгээ ухамсарлах, энэ ажил руугаа явж орохгүй л бол эрүүл мэндийн асуудал бүр маш их хэцүүдэж эхлэх болно. Ажил төрөл чинь бүтгэ болж эхлэх болно. За тэгээд ингээд сэтгэлийн шаналл, дарамт ингээд янз бүрийн одоо эмоцоор дүүрч эхлэх болно. Одоо энэ хүмүүсүүдийн одоо сэтгэл санааны асуудалтай хүмүүсүүд маш их болж штэ докторгүй. Энэ байдал одоо бол ингээд бас ихсэж эхэлнэ. Тэгэхээр хүмүүсүүд яаж вэ гэхээр энэ өөр дөр хийх ажил руу л одоо ажлаа эхлүүлэхээс өөр аргагүй болж байгаа гэсэн үг. Тэгэхээр ийм гайхалтай мэдээ байна. Ерөнхийдөө бол эерэг одоо энэ сайн сайхны төлөө тэмүүлж явж исэн хүмүүсүүдийн хувьд бол маш сайхан мэдээ шүү дээ энэ чинь бодол тэ одоо эдрийг чинь бид нар маш олон жил бас хүлээж ирлээ шүү дээ тэ хизээ одоо энэ нөгөө алтын эрднийх нь үеийн эхлэх юм болоо гэж бид нар ч хүлээгээдсэн тэ одоо тэгтэл ингээд баг багаар орж ир мэдээж яриг тэ энэ том одоо хар систем маань сөрөг систем маань унаж бүрэн одоо ингээд шинжлэхэд болоод мэдээж яриг маш бас цаг хугацаа орно. Тэгтээ бодвол энэ гайхалтай үйл явдлууд одоо өөрчлөлтүүд орох энэ одоо процессыг бол маш эрчимжиж эхэлж байна. Маш хурцаж эхэлж байна. Тэгэхээр одоо бол 30 он хүртэл бол одоо хүн энэ ажлыг өөр дөр маш сайн хийж одоо өөрийнхөө салах ёстой байгаа хэцүү зүйлсүүдээс салж өөр дөр жинхэнэ ухаарлуудыг авч өөр дөр жинхэнэ энэ цэвэрлэгээ ангаалтуудыг хийж өгч одоо өөрийнхөө яг сүнсний зорилго руу зөв зам руу явж орох энэ одоо үйлдэлүүдийг хийх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол одоо энэ 30 оноос хойш ч юм уу яг 30-аас 30 оны ойролцоо ерөнхийдөө бол одоо энэ гөрийг хин одоо алтан үе рүү орох вэ? Хин одоо энэ 3D буюу энэ зовлонгийн торигтой гацах вэ гэдэг одоо энэ шийдвэрийг гаргах одоо мөч ойртоод байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо бид нар энэ ажлуудыг өөр дөр маш идэвхтэй хийж эхлэх хэрэгтэй байна. Энэ ажилд нь туслахаар би одоо өөрийнхөө сургалтыг зохион байгуулдаг, энэ энерги хангалтуудыг хийдэг, бас энэ номнуудыг би басч гисэн байдаг. Энэ номнуудыг маань авч унших ч юм уу те. За тэгээд миний нөгөө зохион байгуулдаг бид бол бурхантай оршихуй сургалтын маань 6 сарын сүүлээр эхэлсэн. Тэгээд нэгт хичээл нь орчоод сая 2-7 хоног засаглаад одоо ингээд 7 хоног 2 өдөр 2 хичээл орчиж байгаа. Тэгэхээр та нар маань бас энэ хичээл энэ сургалтанд суугаад те лайваар надад асуултаа асуугаад бас авах ёстой юм хэлээд олж аваад хажуугаар нь хамрагдаад те өөрийнхөө бас өөрийгөө ангаах те энэ одоо арга техникүүдэд бас суралцаарай.